Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Астра Золан байна. Өнөөдрийнхөө бичлэгээр цөмөрөө шинэ сарныхаа талаарх мэдээллийг хүлээж авна. Ямар энерги байгаа юм, ямар энергиуд холбогдож байгаа юм гэд. Тэгээ сүүлд нь 12 ордуудыгаа цөмөрөө юуг анхаарах вэ гэдэг талаарх энэ бичлэгээрээ хүлээж авах болно. За тэгээ та бүхэн мань харж байгаа бол одоо энэ тэнгэрийн зургийг харж байна тийм ээ. Шинэ сарны маань тухайн өдрийн маань идэвхжиж байгаа шинэ сарда ямар энергиудыг авчирж байгаа гэдэг одоо энэ тэнгэрийн зургууд зураг гэсэн үг. Тэгэд энд ингээд энэ дөрвөлжин үсэг дотор цөмөрөө он сарыг цаг минутаар харж байна. За юу илэрхийлж байна вэ гэхээр 2026 оны 7 дугаар сарын 14-нд Улаанбаатарын цагаар оройн 5 цаг 42 минутад Мэлхийн ордод шинэ сар маань гарч байгаа. Тэгээ гарч байгаа одоо хэм нь болохоор 21 хэм 59 минутад гэсэн үг. За тэгээд энэ удаагийн шинэ сар маань мөн л адилхан тийм ээ зөвхөн ингээд хүслээ бичээд өнгөрөх бас шинэ сар биш цөмөрөө. Яагаад гэхээр одоо энэ тэнгэрийн зэрэг биднэрт яг юу хэлээд байна гэхээр цөмөрөө зөвхөн ингээд хүслээ бичээд өнгөрч болохгүй. Яагаад вэ гэхээр шалтгаан нь цөмөрөө өнгөрснөө ойлгохгүйгээр шинэ амьдралыг эхлүүлэх боломжгүй гэдэг ийм мессежийг цөмөрөө авч байгаа гэсэн үг. Энэ шинэ сарнаар бидний харж байгаа одоо энэ нар маань байна тийм үү? Одоо тэгээд энэ сар маань байна. Тэгээд энэ бууд гариг маань байна. Бууд гариг маань өшөө дээрээс ухарч байгаа тийм ээ. Эдгээр маань бүгдээрээ гурвуулаа нэгэн зэрэг мэлхийн ордод байгаа байхгүй юу? Төвлөрчихсөн байгаа гэсэн үг энерги нь. Тэгээ мэлхийн ордод төвлөрөхөөр энэ мэлхийн ордны энерги чинь өөрөө яг дангаараа тий ганцхан гэр бүл гэсэн энергийг авч явдаггүй. Мэлхийн орд чинь бидний ингээд дотоод хамгаалтын системийг авч явж байдаг том энерги баггүй юу? Юу гэсэн үг гэхээр би яг хаан тайван байдгийг гэдгийг хариулж байдаг. Бид одоо би хэний дэргэд байхаараа өөрийнхөө байж чаддаг юм бэ гэж яадаг. Юу намайг айлгадаг юм бэ гэдгийг бид ингэж мэдэрч яадаг. Яагаад зарим мөг надад одоо бусдаас л хүн тусдаг юм бэ гэдэг цөмөр ингээ ойлгож яадаг. Яагаад би энэ төрлийн харилцааг дахин сонгох вэ гэдгийг бид нарт ингэж хэлж байгаа. Одоо ийм энерги явагдаад байна. Тэгээд эдгээр асуултын хариуг цөмөрөө одоо ихэвчлэн яг өнөөдөр яг энэ шин сарнаар тий яг одоо энэ сонсож байгаа энэ өдрөө энэ асуултыг тавьж цөмөрөө эхлэхгүй. Яагаад тэгэхээр энэ асуултууд чинь айл дээрүүд эхэлчихсэн. Бидний одоо өнгөрсөнд байсан дурсамж, бидний өнгөрсөнд одоо гэр бүлээсээ авч исэн гэр бүлийн орчин, бага насндаа бидний тээж ирсэн одоо бага наснасаа бий болгосон бидний сэтгэл зүйн хамгаалтаас бүр дээрүүд эхэлчихсэн байгаа. Тийм учраас одоо энэ шин сарны хамгийн хүчтэй сэдэв чинь түрүүний хэлсэнчлэн бид нар энэ шин сарнаар шинэ зүйлийг бүтээхгүй. Шинэ зүйлийг бүтээмээр байгаа бол бид нар одоо саяны асуултуудад одоо хамрагдж исэн одоо өөрийнхөө өмнөх тийм үү дотоод суурийг дахин нэг хянаж шалгах, дахин анзаарч харах хэрэгтэй ийм шин сар маань байгаа юм манайхаа. За тэгээд одоо шинэ сар гэдэг чинь тийм үү нар сар 2 маань одоо энэ 2 маань тийм ээ хоёулаа 1 градус дээр нэгддэг мөч шүү дээ. Тэгээд энэ нар маань одоо юуийг илэрхийлдэг вэ гэхээр одоо бидний ухамсарыг илэрхийлнэ. Сар маань болохоор бидний энэ дотоод мэдрэмжийг илэрхийлж яадаг. Тэгээд энэ хоёр маань нэгдэх одоо энэ мөчлөг хаагдаж дараагийн шинэ мөчлөг одоо үр тавигдж байгаа ийм үе ахгүй явуулна л. Гэтэл одоо хэдийгээр одоо дараагийн мөчлийн үр тавигдж байгаа ч гэсэн одоо яг хажуудаа ямар энерги цуг тээгээд байгаа гэхээр ухарч байгаа бууд гаригийн энергийг тээгээд байгаа нь айгүй чухал агаад байгаа юм. За тэгвэл энэ бууд гариг чинь өөрөө яадгийн гэхээр тийм үү ямар энерги тээдгэн гэхээр бидний бодол, бидний үг, мэдээлэл, одоо харилцаа, холбоо, бидний ярианы сэдэв, бидний ойлгож байгаа зүйл. Тэгээ бидний одоо унаа, тэрэг, машин, хамаатан, садан, ойр зуурын аялал гэдэг энэ энергиудыг тээж идэг байхгүй юу? Тиймээс цөмөрөнгийн одоо энэ шин сар чинь тийм ээ өмнө нь бидний ярьсан яриа болон саяны одоо сэдвүүд дахин сөхөгдөх боломжтой. Гэр бүлийн хуучин асуудлууд эргэн гарч ирэх боломжтой. Жишээ нь одоо хуучин зураг, хуучин зорвос, хуучин дурсамжууд хүртэл мөн энэ дунд одоо ээжтэй, аавтай, төрөл садантай холбоотой байдаг санагддаг тухайн төр сэдвүүд бас гинэт хүчтэй бас мэдрэгдэж гарч ирж болзошгүй. Тэгээ бас нэг чухал зүйл байгаа юу байна вэ гэхээр одоо юу гэмдэ эдгээр гарч ирж байгаа бүх зүйлүүд түрүүний хэлсэнчлэн одоо өнөөдөр үүсээгүй учраас энэ зөвхөн одоо гадаргуу дээр гарч ирээд байгаа юм ерөөсөө биш шүү манайхаа. Юу хэлэх гээд байна вэ гэхээр цөмөрөө те энэ өдрүүдэд хин нэгний үг биднэрт маш хүчтэй ингэж хүрэх юм бол шууд тэр үгийг бид нар хүчтэйгээр өөртөө хүлээж авах хэрэггүй. Учир нь бидний өмнө нь байсан энерги идэвхжих боломжтой.
Яагаад надад энэ үг ийм хүчтэй хүрчв? Яагаад би нэг ингэж хүлээж авчив гэдэг өнцгөөс нь цөмөрө хандах хэрэгтэй ийм шин сар байгаа шүү манайхаа. Нэгсэндээ ингэж хэлэх гээд штэ одоо бидний өнөөдрийн хүлээж авж байгаа мэдрэмж өнөөдрийнх биш ээ, энэ шин сарын биш ээ. Энд чинь ингээд өмнө нь байсан бидний шарахыг хөндөж байгаа, хөдөлгөж байсан энерги яваад байгаа гэдгийг цөмөрө санаж байх энэ шин сар байгаа шүү. За тэгээд цөмөрөө одоо энэ бууд гарч гариг маань те ухарч байгаа учраас дахиад бас анхаарах нэг зүйлийг хэлээд нь штэ биднэрт цөмөрөө ингэж үйл явдлыг харахгүйгээр үгүй харна л та гэхдээ үйл явдал дээр төвлөрөхгүйгээр бид нар ямар хариу үйлдэлийг үзүүлээд тэр хариу үйлдэл ямар үндэс суурьтай байгаа вэ гэдгийг цөмөрөө олж харах хэрэгтэй байхгүй юмны цаадахыг олж харах хэрэгтэй гэсэн үг шүү манайхаа. Тэгээд одоо энэ шин сар маань те санчир гарагтайгаа одоо энд ингээд сквер үүсгэсэн байгаа. За тэгээд энэ хар зураасаа гэсэн үг. Энд юу хэлж байна вэ гэхээр одоо мэлхийн орд маань хэдийгээр ингээд эмзэг зөөлнч гэсэн одоо энэ эмзэг зөөлөн энергийн хажуугаар энэ хоньны орд дотор байгаа санчир гараг маань ингээд сквер үүсгээд ирчихээрээ юу гэхээр одоо мэлхийн ордны тийм ээ эмзэг одоо тэр би ингэж мэдэрч байна гэж байгаа тэр одоо энерги дээр санчир гарагийн энерги ороод ирэнгүүт чи энийг мэдэрч байгаа юм бол чи тэгвэл түүний төлөө юу хийсэн юм бэ гэдэг одоо ийм энерги хажуугаар зэрэг орж ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Айгүй ялгаатай байгаа зү. Нэг нь мэдрэмж байгаа гэдэг нөгөөх нь шийдэл байгаа даа байхгүй юу? За жишээ нь одоо ингээд би яарж байна гэж бодъё тийм үү? Тэгвэл одоо ингээд мэлхийн ордоор ярих юм бол би ингээд яарад байна тийм ээ. Би яг өнөөдөр одоо ингээд бичлэгээ хиймээр ингэж би ингээд бодъё л та жишээ ярьж байгаа шүү дээ манайхаа. За тийм гот одоо нөгөө санчиг гарагч минь. За чи яарад байгаа юм бол чи бичлэгээ яг одоо хиймээр байгаа юм бол чи үнэхээр зав гаргаж чадсан юм уу? Чи юм өөрчилж чадсан юм уу? Чи цагийн хуваараа гаргаж чадж байгаа юм уу гэж надаас асууна гэсэн үг байхгүй юу? Ойлгомжтой байгаа зү. За тэгвэл одоо ингээд зарим нэг хүмүүстэй би ингээд гэртээ тайван байж чаддаггүй. Намайг энэ хүн дандаа ингээд гэдэг би ямар хэцүү юм бэ гэд одоо мэлхийн ордоор хэлье гэж бодъё л доо. Тэ айгу эмзэг одоо тэр энергиэрээ. Тэгвэл одоо нөгөө санжиг гарагч чи үнэхээр гэртээ тайван байж чадахгүй байгаа юм бол чи үнэхээр хэл хязгаар тавьж чадж байгаа юм уу гэд асуугаад ороод ирнэ гэсэн үг байхгүй. Асууж орж ирэж гинэ гэдэг чинь биднэрт шалгуур ирж гинэ л гэсэн үг. За тэгвэл дахиад нэг жишээ авъя те. Хэрвээ бид нар тийм үү хин нэг нь гомдсон бол тухайн ингээд бидний гомдоогоод идэг тэр хүндээ битээ гомдоогооч гэдэг тэр одоо ухахтхууныг зөв ойлгуулж чадсан юм уу гэдэг л ахгүй юу. За тэгвэл бүр ингээд санхүү мөнгөн дээр авч ярил л та. За бид нар ингээд санхүүгийн мөнгөний дарамтанд орчлоо гэж бодъё. За тэгвэл бид нар үнэхээр энэ тооцоогоо бодтор гаргаж чадж байгаа юм уу? Бодтоор ингээд асуугаа те тусламж авцах гарц гаргалгаа олж чадж байгаа юм уу ахгүй юу? Хэрвээ бид нар ингээд ярваа нэгэн харилцаанд аз жаргалгүй байгаа юм бол аз жаргалтай байхын тулд тэр айдснаасаа болоод үлдээд байгаа юм уу? Эсвэл үнэхээр хайртай болохоороо л тэр нэг харилцаандаа үлдээд байгаа юм гээд маш олон асуултуудыг цөмөрөө өөрөөсөө асуухын зэрэгцээгээр санжиг гараг маань биднэрт ингээд асуултыг тавиад янз бүрийн ситүэйшнтэй нөхцөл байдал ороод ирэх бүрэн боломжтой юм сар ирж байна манайхаа. Санжир гарагчин бидний мэдрэмжийг ерөөсөө өгөөсгөөг байхгүй. Харин бид нарыг одоо тэр үүсцэн байгаа тэр мэдрэмжийнхээ төлөө чи ямар хариуцлага хийсэн бэ гэдгийг одоо шаардаад байгаа юм байна гэдэг цөмөрө тэр талаас нь ойлгуул их зүв байх болноо. За тиймээс одоо энэ шин сарны үед цөмөрө ингээд ганцхан лаасаагаад хүслээ бичээд суух хангалтгүй гэдгийг одоо цөмөрө ингээд энэс ингээд хараад ойлгож байгаа ах гэж бодож найдаж байна. Тэгээд хэрвээ те одоо цөмөр ингээд мэдээж ингээд бид нар ч ингээд мэдээ засал номоо хийгээд гоё лага хасаад мэдээ суужилт хараа штэ. Тэгэхээр бид нар ингээд тайван амьдрал хүсэж байна гэж одоо бичлээ, хүслээ, лага хасаалаа гэж бодъё. За тэгсэн ч гэсэн хажуугаар нь бидний тайван амьдрал тийм үү? Сүрэг болж байгаа тэр зүйлийг боддоор нь цөмөр өөрчлөх хэрэгтэй. А хэрвээ тэр сүрэг ингээд бидний амьдрал цаад болоод байгаа зүйлийг өөрчилж чадахгүй байх юм бол ядаж тэр зүйлийг саад болоод байгаа зүйлийг холдуулж өгөөж гэж залбирах ёстой, хэрэгтэй, дэмтэй гэж зөвлөж байна. Тэгээ одоо бид нар ингэж ярьдаг штэ би өөрийгөө хайрлах гэж хайрлая гэж ярьдаг. Тэгээ бас тэрийг бичдэг тийм ээ. А гэтэл бид нар өөрийгөө бидрийг ингээ ядраагаад байгаа тэр зүйлийг ингээд зүйлд одоо юу гэмдэ хин нэг нь одоо ингээд өдөр болгон надад ингээд төв болоод хахад би үгүй ээ чи надад бити төв болооч үгүй ээ гэж хэлж чадахгүй л байгаа байхгүй. Тэгвэл тэр үгийг хэлж сурах хэрэгтэй. А хэлж чадахгүй байх юм бол лага асаагаад би тэрийг хэлэх хүчтэй болсон гэж ядаж тэр манифестыг явуулах хэрэгтэй. Би санхүүгийн элбэг дэлбэг байлыг хүсэж байна гэж бичлээ гэхэд ядчил тэ цөмрөө дансаа нэгээд зардлаа шалгаад хянах хэрэгтэй. Зэрэг айл нь хослуулах хэрэгтэй гэдгийг л хэлэх гээд байгаа маа манайхаа.
За тэгээд эн чинь ингээд яг юу ил ямар энерги хилээд байна вэ гэхээр цөмөрөө те шин сарнаар бидний хүсэл, мөрөөдөл, аасаа, залбирах гэдэг одоо энэ зан үйлээ өөрсдөө цөмөрөө хариуцлагатайгаа цуг ингэж холбож энэ дунд цөмөрөө гүүр барьж амьдрах хэрэгтэй ийм сайн шин сар байгаа. Тэгээд энэ шин сар маань нэлээд баялаг байгаа тийм ээ. Ингээд тэнгэрийн зургийг одоо цөмөрөө илүү ингээд гүнзгий харъя л да. Одоо энэ арслангийн ордод байгаа бархас байд гараг маань тийм үү яаж ийнө гэхээр энэ хумхын ордод байгаа тэнгэрийн ван гарагтайг хараа эсрэгцэл буюу opposition одоо энерги үүсгэж байгаа энэ үүсчихсэн улам их идэвхж гээд ойртож байгаа энергийн оргилдоо хүрх гээд ойртож байгаа байхгүй юу. Энд чинь юу хэлээд байна вэ гэхээр шин сарнаар энэ энерги маань биднэрт нөлөөлнө гэж хэлгээд байгаа юм. За тэгэхээр одоо энэ энерги чинь айгүй чухал, энэ энерги бол жижигхэн энерги биш, энэ энерги бол маш том энерги. Шалтгаан нь энэ хүү бархас байд гараг чинь тийм ээ. Яаж гэнэ вэ? Одоо өөрөө болохоор ямар энерги тэйдэх вэ гэхээр итгэлийг, бидний амбицийг, бидний нөлөө, тийм үү, бидний алсын хараа би чадна гэдэг мэдрэмжүүдийг тээж идэг штеп. Тэгсэн яасан одоо нөгөө талд нь тийм ээ яг одоо үгүй гэдэг байгаа чинь одоо энэ дэлхийн вангаар тусаад байгаа байхгүй юу. Би хяналт тавина. Би далдаар одоо далдуур ингээ хүчтэй. Би далдуур хүчээ явуулна. Би бол маш том нөлөөлийн системтэй гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нэг саяны ярьсан нөгөө нэг бархаас байд гаргийн маань одоо байгаа орд нь одоо энэ арслан штэ. Тэгээд арслан чинь намайг хараач ээ л гэдэг байгаа байхгүй юу. Тэгэд би ингээ өөрийгөө харуулъя гэдэг тахад одоо нөгөө талд нь сууд байгаа Плутоны байгаа орд чинь энэ Aquarius те хумхын орд. Хумхын орд чинь юу гэж юм гэхээр чи ганцаараа биш ээ гэл яг нөгөө арслангийн өөдөөс чинь зогсож байгаа байхгүй юу. Яг ингээд өөдөөсөө би юм уу чи юм уу гэдэг л ерөөсөө бол ам маань үзэлцээд байгаа энергиуд байгаад байгаа гэсэн үг. Тэгэд арслан болохоор тийм ээ бидний ингээд хувь хүний гэрлийг илэрхийлж идэг штеп. Тэгэд хумгчин болохоор ингээд олон нийтээрээ байна, нийгмээрээ байна, сүлжээгээрээ хамтдаа байна л гэдэг энэ одоо хүчийг илэрхийлээд идэг. Тэгэд энэ хоёр чи ингээд энэ шин сарнаар улам ойртох тусам одоо бидний дунд тийм үү чи удирдах юм уу би удирдах юм уу одоо хин удирдах юм гэдэг юм энерги үүснэ чиний зөв юм уу миний зөв юм уу гэдэг энерги үүснэ чи үнэхээр илүү нөлөөлөлтэй юм уу эсвэл би юм уу гэдэг те энэ бас энерги үүснэ одоо чиний дуух холоо илүү юм уу минийх илүү юм уу гэдэг одоос үүснэ ёо амар хэцүү байгаа те ерөнхийдөө бол эн чинь ингээд ил далд тэмцэл маш хүчрэгтэйгээр одоо мэдрэгдэх боломжтой байгаа байхгүй юу. Тэгээд за ил мэдрэгдэх нь тийм ээ бидний ажил дээр, бидний бизнес, бидний одоо олон нийтийн сошиал дээр байна. Бүр ингээ гэр бүлийн доторч хүртэл мэдрэгдэх боломжтой. Тэгээд нэг эрсдэл байгаад байна. Юу вэ гэхээр энэ нэг эрсдэл нь одоо ингэдэг байхгүй бархас байд гарагч ингээд арслангийн ордод байхаар энэ хоёр энерги чинь нийлхээрээ бидний итгэлийг маш ихээр томруулчихна. Тэгээд Плуто ч нөгөө талдаа байхаараа бидний далд хүчний бодит хэмжээг харуулж ирдэг. За тиймээс одоо цөмөрө хит том амлалт одоо өгөх юм бол ухаалаг байгаараа манайхаа ухамсартай байх хэрэгтэй. Хит их мөнгөний эрсдэл орчих вэ? Өөрийнхөө нөлөө хит өндөр үнэлчих вэ? Өөрийгөө те одоо хүчтэй одоо өөрөөсөө илүү хүчтэй хүнтэй ингээд шаардлагагүй эрх мэдлийн төлөө ингээд тэмцэлдээд алдагдлалд орох вэ? Нэгсэндээ би л зөв гэсэн байр сууринд хит ороод тэндээ ингээд зогсчих ба. Эдгээр бүх зүйлүүд цөмөрөө анхааралтай хандах хэрэгтэй. Тэгэд бидний ингээд өөртөө итгэх итгэлчин тийм ээ бидний одоо итгэл бол бидний хүч шүү дээ. Тэгээд бид нар хэдийгээр одоо итгэлтэй хүчтэй байсан ч гэсэн цөмөрөө бодит байдлыг ерөөсөө тоохгүй байж болохгүй ч юм манайха бодит байдлыг цөмөрөө тоох хэрэгтэй. Зөвхөн ингээд сохроор юмд итгээд ээж болохгүй шин сар байгаа. За тэгээд одоо анхаарах энэ айхтар энергиэс гадна одоо бас нэг уул нь бол гоё энергинд байна. За ямар гоё энерги байна вэ гэхээр одоо энэ далаван гариг маань хоньны орд байгаад байгааз тэгээд эн чинь ингээд одоо саяны арслангийн орд байсан Жупитертэйгээ гоё эерэг энерги холбоостойгоос холбогдож байгаа аахгүй юу бас эн чинь гоё мэдээ. Тийм учраас одоо эн чинь бидэрт ямар гэж гоё мэдээ энерги өгч яах вэ гэхээр бидний гоё алсын харааг тэг гоё томруулах томрох энерги өгч ийн. Далаван гараг чинь бид нар айгүй гоё төсөөдлийг өгч чадж байдаг. Бид нар одоо бархас байдгараас гоё итгэлийг авч чадна. Тэгэд хоньны орд чинь өөрөө биднэрт маш гоё юмыг эхлүүлэх юм гоё зоргийг өгч байдаг энергитэй байхгүй юу? Тэгэд арслангийн орд чинь бид нар тийм ээ гоё ингээ юм бүтээх өөрөө өөрийгөө илэрхийлэх гоё эрч хүчийг өгнө. Тийм болохоор одоо энэ шин сарын үед чинь бид нэр тийм үү гинт ингээд амьдралыг те одоо ийм гоё амьдралыг хүсч байна гэдэг гоё энерги мэдрэгдэж магадгүй би энэ ажлыг хиймээр ингэж
тэр өөр хүсэл орж ирж магадгүй. Би үүнийг бүтээж чадна гэж гоё ирмэлзэлтэй байж магадгүй. Тийм үү? Ийм гой дотоод зураг тэ биднэрт урам мэдрэмж төрөх бүрэн боломжтой. Тэгээд ялангуяа дотоод зураг гэснээс уран бүтээлчд маань, контент бүтээгчид маань ялангуяа сүнсний тэ спиритуал ажил хийдэг хүмүүс бясалгагч нар, йога заадаг хүмүүс байна тийм үү? Ялангуяа багш, илтгэгч олон нийтэд өөрийгөө илэрхийлж яадаг, олон нийтийг байлдан дагуулж яадаг том хүмүүс энэ хүмүүсүүдийн энерги нь энэ үед бас маш гоё урсгал сайхан дэмжигдэх бүрэн боломжтой. Энэ бол маш гоё энерги. За тэгээд ийм гоё энерги байгаа ч гэсэн цөмөрөө яг бас анхаарах зүйлээ мартаагүй тийм ээ. Плуто болон энэ Жупитер хоёр маань байгаа учраас тэгээд яг хэдийгээр ийм гоё энерги байгаа ч гэсэн цөмөрөө айгүй гоё том мөрөөдөлтэй байж болно. Гэхдээ бидний төлөвлөгөө бодит байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Бидний гоё мөрөөдлийг чинь далаван гараг маань өгчнө. Тэгээд бархаас бод гарагч маань бидний гоё итгэлийг өгчнө. Тэгээд түрүүн бичлэгийн өмнө ярьжсэн санчир гараг маань юу хэлж гинөө гэхээр өдөр болгон бидрийг хариуцлагатай байгаарай. Өдөр болгон өөрийн гэсэн цаг нартай яг түүнийхээ дагуу амьдраарай гэдгийг шаарднаа. Тийм бааз. За тэгээд цөмөрөө шинэ сардаа ирж байгаа гой хүсэл мөрөөдлөө ерөөсөө битгий жижирүүлээрээ харин ч мөрөөдлийнхөө төлөө цөмөрөө айгүй гой стратегтэй гой бүтэцтэй амьдрах хичээх хэрэгтэй. Ийм гой шинэ сар маань байгаа юм манайхаа. За ингээд цөмөрөө 12 ордуудынхаа талаарх мэдээлэл хүлээж авъя. Тэгээд 12 ордуудаа та нар маань өөрийнхөө эхлээд мандалт ордороо сонсохыг бодорой. Тэгээд хэрэг мандалт ордоо мэдгүй бол нарны ордороо, сарны ордороо өшөө дээрээс нь нар, сар, мандалт 3 ба түүнээс дээш гариг аль нэг ордод ч байгаа бол тухайн тэр ордороо нэмээд сонсороо манайхаа. За тэгээ ерөнхийдөө болохоор ингээд 6-аас сонсож байхдаа цөмөрөө нар сар мандалтаа мэдж байгаа бол хоёулан гарын сонсно, цараа мэдж байгаа бол гурван гарын сонсно. Нэгсэндээ бүх мэдээллүүдийг сонсч ээж цогцороо багцаараа ерөнхийдөө нэг ийм арамтай юм байна гэдгийг цөмөрөө мэдэж авдаг байгаа шүү. За тэгээ цөмөрөө эхэлье. Хоньны орд. За шинэ сар маань хоньны ордныханд ямар энергиудыг идэвхжүүлэх боломжтой вэ? Та нар маань юуг анхаараа гэхээр нүүдэл судалтай холбоотой, орон гэрээ засах, засвар хийх, үйл хөдлөлтөй хөрөнгөтэй холбоотой асуудал, гэр бүлийн бүтцээ өөрчлөгдөх, ээжтэй холбоотой асуудлууд тийм үү? Өмнө нь яригдж байсан бүх шийдрүүдийг дахин сөхөгдөх үед нь зөв шийдвэр гаргаж хариуцлагыг өөр дээрээ зөв өөрч явах хэрэгтэй ийм шин сар байгаа. Тэгэд энэ шин сараар өөрийнхөө гэртээ ямар мэдрэмжийг хүсэж байгаагаа айгүй гоё тийм тодорхой болгож амьдрах хэрэгтэй шин сар байгаа шүү. Өхрийн ордныхан маань энэ шин сарнаар та бүхний энерги нь Тэнгэрийн зургийн 3 дугаар орон зайд явагдана. Тэгээд ямар энергиуд чинь идэвхжвэ гэхээр та бүхний үг маш идэвхтэй байх болно, мэдээлэл ч юм байна. Та бүхний суралцах энерги, та бүхний бичиг баримттай холбоотой энерги, ах トゥ хамаатан садан, ойрын нэг хөрш тийм үү. Тэгээд бидний ойр зур явдаг аялал байна. Өмнө нь эхлүүлж исэн бидний сургаалт, бидний орхичихсан байсан бичвэрүүд гэд бүх хуучин яриа, бүх хуучин бичиг баримтын сэдвүүд дахин гарч ирэх бүрэн боломжтой. Тийм учраас юуг анхаарах вэ гэхээр цөмөрөө хэдийгээр та зөв байж болно. Гэхдээ өөрийнхөө үгийг жоохон удаашруулах хэрэгтэй. Шалтгаан нь хэдийгээр та зөв байсан ч гэлээ та буруу өнгө аясаар хэлчих магадгүй шүү. Тэгэхээр үр дүн чин, ирэх үр дүн чин өөр болчихноо ухаалаг байх хэрэгтэй гэж хэлж байгаамаа. Үгээ удаашруулах хэрэгтэй. За манай эхрийн ордныхан болохоор та бүхний энерги маань Тэнгэрийн зургийн 2 дугаар гэрт идэвхжинэ. Тэгээ ямар энергиуд цөхөгдөж орж ирэх боломжтой гэхээр мөнгөтэй холбоотой, орлоготой, та бүхний үн цэнтэй тийм үү? Биеийн дархлаатай, та бүхний авьяастай, санхүүгийн чинь шинэ мөчлөгтэй холбоотой ийм энергиуд орж ирж байгаа. Тэгээд өөрийн чинь иргэшээдэг бод гарагч ухарж байгаа учраас шууд шинэ эрсдлүүдийг битгий хийгэрээ. Ялангуяа шинэ эдгээр зүйлүүдтэй тийм ээ сайн дурдсан сэдвүүдтэй холбоотой эрсдэл хийхээсээ илүүтэйгээр хуучин зарлууд шалгах хэрэгтэй, өөрийнхөө үнийг дахин тогтоох хэрэгтэй, үр авалгуудаа эргэн харж шалгах хэрэгтэй.
мартагдсан орлогынхоо боломжийг эргэн харах хэрэгтэй. Нэгсэндээ өөрийнхөө ажлыг бас хэд хямд үнэлж байгаа эсгээ дахин нэг шалгах, бодох хэрэгтэй ийм сар байгаа шүү. За мэлхийн орныхан болохоор та бүхний нэрийг Тэнгэрийн зургийн нэгдэр орон зайд энергичийн идэвч нь ямар зүйлүүдийг сэтгүүдээр идэвч вэ гэхээр таны бие физикээр штэ физик бие махбодчин та бүхний дүр төрх хүмүүст яаж танигддаг би хин юм бэ гэдэг чинь та бүхний амьдралын гол чиглэл энэ энергиуд идэвчж байгаа учраас өшөө дээрээс нь идэвчж байхын үедээ бууд гарагчин одоо өөрийн чинь ордод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үед та бүхэн шинэ хүн болох тухай ерөөсөө биш байхгүй юу? Энэ үед өөрийнхөө орхисон байсгийн хэсгийг буцааж эргүүлэн авах тухай. Өөрийнхөө төлөө жижиг зүйлсүүдийг хийж сурах хэрэгтэй. Өөрийнхөө хэрэгцээг сайн хангаж өөрийгөө нэн төрөнд тавьж сурах хэрэгтэй. Удаан тогоосон дүр төрхөөсөө гараад өөрийнхөө төлөө дүрт орж жинхэнэ дүрээрээ байх хэрэгтэй. Өөрийгөө дахин сонгох хэрэгтэй. Ийм цаг хугацаа байгаа юм аа. Нэгсэндээ бодит хэл хязгаартайгаар амьдарч өөртөө зөв хэл хязгаарыг тавьж амьдрах хэрэгтэй цаг хугацаа гэсэн үг. За Арслангийн орныхан болохоор та бүхний Тэнгэрийн зураг дээр 12 дугаар орон зайд идэвхжинэ. Тэгээд энэ үед ямар энергиуд идэвхжих вэ? Юуг анхаарах вэ гэхээр та бүхний амралт, далд сэтгэл зүй, та бүхний зүүд, нойр, хаалттай орон зай, хаагдах, далд байх газар, хүсэж байгаа газараа биш байх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгээд нирваныгийн зүйлийг дуусгах ийм энергиуд идэвчж байгаа. Өшөө дээрээс нь Бархаас байд гарагчин та бүхний ордод байгаа учраас таны томрох мөчлөг ойртож ирж байгаа. Гэхдээ хэдийгээр ингээд ойртох том мөчлөг ирж байгаа ч гэсэн 12 дугаар гэрийн орон зайд ороод ирэхээр та бүхнээс энэ энерги юуг шаарддаг бэ гэхээр хэрэггүй ачаагаа тавьж явуулаарай гэдэг багхгүй юу? За тэгвэл энийг яаж тавьж явуулах юм бэ гэж сууштай. За наацх нь унтах хэрэгтэй. Амрах хэрэгтэй болно. Зүүд нөрөө тэмдэглэх хэрэгтэй болно. Өнгөрсөн зүйлд дахин ингээд санаанд ч орох юм бол хүчээр тэр өнгөрсөн зүйлүүдийг дараад авах ерөөсөө хэрэггүй. Дээрээс нь нэмээд тайзан дээр гарахаас өмнө тийм үү? Нирваныгийн олон нийтийн өмнө гарахаас өмнө тайзны ард байгаа өөрийнхөө тухайн газрыг, тухайн тэр өрөөгөө цэвэрлэх хэрэгтэй. Тэнд байгаа бохир зүйлсүүдийг зогсоох ёстой гэсэн үг. Тэгээд эн чин Бархаас байд гарагчин тийм үү Арслангийн ордоосоо Плутотойгоо ингээд эсрэгцэлтэй олцохоор таныг эго болон жинхэнэ өөрийнхөө хүчний ялгааг ойлгоорой гэдгийг сануулах ийм шин сар байгаа. За тэгвэл охины ордныхан маань Тэнгэрийн зураг дээр 11-р орон зайд идэвхжин. Тэгээ ямар энергиуд идэвхжиж юуг анхаарах вэ гэхээр найз нөхдөдтэй холбоотой, олон нийттэй, хамт олонтой холбоотой, та бүхний сонсогч, үзэгчд, сошиал медиатай холбоотой, та бүхний ирээдүйн зорилго, хуучин найзтай ч, хуучин баг хамт олонтой ч, тэгээд дээрээс нь нэмээд та бүхний өмнө нь ажиллаж байсан төслүүдтэй холбоотой энергиуд дахин идэвхжих бүрэн боломжтой. За тэгээд энэ энерги идэвхжиж байгаа үед та бүхэн маань өмнө нь ингээд айгүй сайн байсан тухайн төслүүдээр гэж нэг харах хэрэгтэй. Тэгээд тухайн төслүүдээс та бүхэн шин сонсогч нартай, үзэгчтэй болох бүрэн боломжтой ийм гоё шин сар байгаа. Та бүхний ажилдаг байсан гоё бүтээлүүд чинь айгүй гоё шин дээд түвшинд хүрэх ийм гоё боломжтой шин сар байгаа шүү манайхаа. Тэгээд шин хэлбэрт шинэ хүмүүстэй дахин өөрийнхөө бүтээлүүдийг гаргахад таатай энергитэй сараа. За жинлүүрийн ордуудын маань талаар Тэнгэрийн зураг дээр 10 дугаар орон зай та бүхний энерги идэвхжиж байгаа. Энэ юу анхаарах уу? Ямар энергиуд идэвхжих боломжтой шин сар байна вэ гэхээр та бүхний карьертай холбоотой, та бүхний нэр хүндтэй холбоотой, та бүхний нийгмийн байр суурь олон нийтийн өмнө гарч ирдэг та нарын дүр төрх, өмнө нь татгалзаж байсан ажил, та бүхний хуучин оролцож байсан төслүүд байна. Та бүхний өмнөх мэргэжлийн чиглэлүүдийн энерги дахин сөхөгдөж гарч ирэх боломжтой ийм шин сар байгаа. За тэгээд энэ шин сарыг та бүхнийг санчир гарыг мэн шахаж байгаа учраас та бүхэн маань Нирваныгийн гэрээгээ хамтрагчаа
өшөө дээрээс нь бизнесийнхаа түншлэлийг тийм үү энэ бүгдтэй ингээд ярваа нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол айгүй тийм гоё нухацтай сайн хандаж гаргах хэрэгтэй. Яг юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо зөвхөн ингээд сайхан харагдахын төлөө карьераа босгох биш, харин өөрийн чинь амьдралыг одоо бүрэн ингэж дааж авч явж чадах ийм карьерийг бүтээх боломжтой байгаа ийм шин сар байгаа шүү. За одоо хилэнцэн орныхан маань та бүхний ямар энергиуд идэвхжиж байгаа, ямар энерги өсгөх боломжтой шин сар вэ гэхээр гадаад улстай холбоотой тийм үү аялалтай, тэгээд боловсрал, хууль, шүүх, бидний шашин, бидний одоо юу философи тийм ээ үзэл бодол бидний ерөнхийдөө хорвоог харах, амьдралыг харах одоо энэ үзэл бодлууд тийм ээ одоо тэгээд дээрэс нь одоо бидний одоо ингээд өмнө нь ингээд хойшлуулж байсан сургалтууд, бидний визтэй холбоотой бичиг баримтууд, одоо гадаад улстай холбоотой бүх төрлийн асуудлууд эргэж дахиж сөхөгдөх, идэвхжих боломжтой ийм сар байгаа учраас цөмөр яах вэ гэхээр бичиг баримтуудаа дахиж нягтлах хэрэгтэй. Илүү их гүн ажиллах хэрэгтэй. Одоо өшөө дээрээс нь бидний те хуучин ихтгэл үнэмшил маань зөв байна уу, үгүй байна уу? Одоо бол бидний хуучин ихтгэл үнэмшил удирдах байгаа юу, үгүй юу гэдгийг цөмрөө анзаарч иргэн нэг сөхөж харах хэрэгтэй юм шин сар байгаа. За нумын орныхан болохоор та бүхний нэрийг Тэнгэрийн зургийн 8 дугаар орон зайд идэвхжинэ. Тэгээд ямар энергиуд идэвхжиж юуг анхаарах вэ гэхээр одоо үр зээлтэй холбоотой, татвартай холбоотой, хамтын мөнгө, өв хөрөнгөтэй холбоотой тийм ээ. Өшөө дээрээс нь сэтгэл зүйн гүн холбоотой, санхүүгийн бодит тооцоо хийхтэй холбоотой ингээд ялангуяа хамтын данс одоо бүр шүү цаашлаад бидний даатгал, бидний такс холбоотой одоо энэ сэтгүүд хүмүүндөгдөж болзошгүй учраас эдгээрийг одоо сайн дахиж нэгтлэх хэрэгтэй, шалгах хэрэгтэй. Одоо хүүчин санхүүгийн асуудлууд жирийг гарч ирэх юм бол айгүй зөв, сайн, нэхуур хандаад ялангуяа өөрийг чинь одоо үнэлдэг тэр хүмүүстэй хандаж харилцах хэрэгтэй ийм шин сар байгаа. Тэгээ түүнээс гадна хэрвээ ингээд те өөрөө чинь сэтгэл зүй ингээд жоон хямраад ирэх юм бол яг сэтгэл зүгээ хамгийн одоо өөрийг чинь айгүй үн цэнтэй гэж хүлээж авч өөртөө чинь сайхан ярилцдаг тэр тухайн тэр хүмүүстэйгээ харилцаж ярих юм бол өөрийн чинь энерги өсөх ийм сар байгаа шүү. За тэгвэл манай материйн орныхан маань болохоор та бүхний Тэнгэрийн зургийн 7 дугаар орон зайд энерги нь идэвхжиж байгаа учраас та нарт одоо ямар энергиуд идэвхжиж юуг анхаарах вэ гэхээр ямар сэдвүүд хөндөгдөх вэ гэхээр та бүхний хайр сэтгэлтэй холбоотой, гэрлэлттэй холбоотой, тэгээд бизнесийн түншүүдтэй холбоотой, гэрээ хэлцэлтэй холбоотой яг нэг нэгэнтэй ингээд уулздаг яг юм энерги нилээх одоо идэвхжиж байгаа учраас тэгээд энэ идэвхжиж байгаа энерги тэр бууд гарагч ухарж байгаа учраас одоо шийдэгдээгөө харилцааны чинь ярианууд дахин сөхөгдөж гарч ирэх юм бол ухаалаг харилцаж зөв шийдвэрт хүрэх хэрэгтэй. Тэгээд ялангуяа та бүхэн маань ингээд зөвхөн ингээд хүчтэй харагдахын төлөө те өөрийнхөө мэдрэмжийг нуугаад байгаа юм биш вэ? Яг зөв газараа нууж, зөв газараа нуухгүй байх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр одоо мэлхийн ордны одоо шинэ сар чинь та бүхэн яг эсрэг талд энерги нь явагдаад байгаа байхгүй юу? Тэгэд энэ удаа та бүхний харилцаанд зөвхөн үүрэг хариуцлага биш, та бүхний сэтгэл зүйн аюулгүй байдал аюул хэрэгтэй. Тэгэхээр сэтгэл зүйн аюулгүй байдлаа аюул сайн хамгаалах хэрэгтэй гэсэн. Өшөө дээрээс нь та нарын амьдралдаа шинэ хүнийг оруулж ирэхээс өмнө одоо би яг ямар харилцаанд илүү тайван байдаг вэ гэдэг энэ асуултыг өөр дээрээ тавиад энэ дээрээ илүү их удаан доктортой бодож тодорхой одоо тэ төрөлөл зураглалыг өөртөө гаргаж ирэх хэрэгтэй ийм сар байгаа шүү. За хумхын орныхан болохоор та бүхний Тэнгэрийн зургийн 6 дугаар орон зайд энерги төвчж байгаа учраас та бүхний өдөр тутмын амьдралын цагийн хуваар ялангуяа ажил, та нарын даадал, зуршил, бие чин хэмнэл тийм үү энэ бүгд төр энерги чин идэвхжиж явагдана. За тэгээд одоо энд эсрэгцэлтэй байсан гэсэн одоо дэлхийн ван гараг мэн та бүхний урдад байжгаад одоо энэ бурхас байд гарагдах эсрэгцэлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үед одоо гаднаас ирэх хүмүүс харилцаа тэ шаардлага яг таны энергийг бүр их хэмжээгээр татаж сорж магадгүй. Тийм учраас тэр энерги алдахгүй тулд яах хэрэгтэй гэхээр зөв унтах хэрэгтэй. Зөв цагтаа, зөв хязгаартаа унтаж, ажиллаж, амрах хэрэгтэй. Өмнө нь одоо ингээд те өөрт чинь айгүй тийм эерэг зөв байсан цагийн хувааруудыг зөв дадлыг эргэж сэргээх хэрэгтэй. Тэгж утах юм бол энэ шин сарыг айгүй сайхан давах бүрэн боломжтой. Өөрийн чинь ирээдүг одоо том шийдвэр биш харин ингээд өдөр бүрийн жижиг давтдаг зүйлээс чинь одоо хамаарах юм шин сар байгаа юм а гэдгийг хэлэх гээд байгаа юм.
За тэгээд загасны орныхан болохоор та бүхний нэрийг Тэнгэрийн зургийн 5 дугаар орон зайд идэвхжин. Энэ маань та бүхний хайр дурлал, хүүхэд, уран бүтээл, тайз, тэгээ бүр баяр баясгалан гэдэг ийм сайн сайхан энергиудтай холбогдож байгаа. Айгуу гоё шин сар байгаа. Тийм учраас та бүхэн өмнө нь орхичихсан байсан санаа байгуул буцаагаад ил гаргаарай. Хуучин гоё бичрүүдэд эргээд уншаарай. Дуусгаагүй бүтээлүүдэд эргэж хараад нэг санаа оноо аваарай. Энэ бүгдээс чинь шин сайхан зүйлүүд дахин дахин уран гарч ирэх боломжтой. Нэгсэндээ байсан зүйлээс чинь одоо дахиж илүү их сайжруулагдсан зүйл чинь гарч ирэх боломжтой. Тэр гарч ирж байгаа зүйл чинь өөрт чинь маш үн цэнтэй зүйлийг дагуулж авчрах боломжтой. За тэгээд одоо ийм гой сайхан энерги байна да манай загсныхан байна. За одоо тэгээд цөмөрөө юу яа. Энэ шин сарныхаа гоё манифестыг дагаад чин зүрхнээсээ хамтдаа хэлцгээе. Хоёрхан өгүүлбэр байгаа. Тэгээд чин зүрхнээсээ хэлээрэй гэж хүсэж байна. Мэдээж хэрэг цөмөрөө гоё лагаасан, гоё залбирлаа, гоё хүслээ бичлгүүл яхав. Гэхдээ яг одоо энэ сэдвүүдээр гарч байгаа Тэнгэрийн зураг дээр байгаа энерги мэдсэн юм чин цөмөрөө аюу гоё зүтгээд өгөх ийм сар байгаа шүү манайхаа. За одоо ингээд цөмөрөө манифестээ хамтдаа хэлцгээе. Эхлэе. Би өнгөрснөөсөө зогтохгүй. Харин түүнээсээ хэрэгтэй ухаанаа авч амьдралынхаа шин суурийг ухамсар тайгаар бүтээж байна. За одоо дараагийнх нь. Миний том мөрөөдөл бол бодит алхамтай нэгдэх тусам миний зам мөр улам их тодорч байна. За тэгээд өнөөдрийн маань та бүхэндээ хүрэхийг зорьсон хүссэн мэдээлэл маань энэ шин сартай холбоотой энэ мэдээлэл байлаа. Тэгээд цөмөрөө дараагийн мэдээлэлээр иргэн уулзлаа. Түр баяртай бүгдээрэнд нь шин сартай амжилтыг эрүүлэнхийг хүсье. Астро Золан байла. Баяртай.